Локагийн маань гэдэг бол personal brandingтэй, company brand. Хэрхэн хүн өөрийгөө тэр social media дээр өөрийн брендийг бий болгох вэ? Хэрхэн тэр өөрийнхөө үнцнийг бий болгох вэ? Энэ дээр баярсаахан илүү яаж багшлаа те. Одоо Монгол улс гэх утсыг нэг баг. Үүдээ 13,000 монгол айттай болоод ирсэн монголчууд өргөж чадсан. Монголын залуу программистуудын холбооны лайк цэгмэний редактор баярсаахан өрчөө. Бүгдээ Тасаадаас чекс байраад ярины хүрээж авах явцлалтад тайлч. Тэгээд та бүхнийг энэ хүү үйл ажиллагаанд хүрэлцсэн баярлалаа. За миний хувьд бол би сошиал медиа дээр бол нэг жил гарсан ажиллаж байна. Тэгэхээр анх сонирхлынхаа төвшөнд Монгол улс гэдэг хуудсыг түрүү жил 2010 оны 10 сарын 17-нд байраа үүсгэсэн. Тэгээ 3 сарын дотор нөгөө хуудас маань 10,000 гуйтай болцсон. Тэгэхээр яаж энэ 10,000 гуйд хүрсэн бэ? Туршлагаа нэгдүгээр бас ярилцъя гэж бодсон. Тэрнээр бол ямар нэгэн тийм гадны арга хэрэгслийг ашиглаагүй өөрөө Монгол хүн дотроо яаж хүмүүсийг татах вэ те? Яаж энэ олон хүмүүсийг араасаа дагуулж болох вэ гэдгийг зүгээр бодож байгаа. Нэгдүгээр миний өөрийн хийжсэн ажил маань болохоор соёлын үеийн боловсролын төв гэж нэг байгууллага байд. Тэр болохоор уус соёлоо хамгаалах гэдэг. Тэгээд тэндээс улбахтай ямар эрэлт хэрэгцээ байсан бэ гэхээр Монгол хүн болгон тийм ээ одоо Монгол ах уу тэр байдлаас бас хөндөрч гисэн байдаг. Тэгэхээр тэр чиглэлийн мэдээллүүдийг оруулъя. Тэгээд дээрэс нь тэр хүүхэд одоо энэ Facebook дээр профайлнаас хүмүүс бүхний холбогдлолтой мэдээллийг хүргэе. Тэгээд бас сонирхлын журмаар янз янзын мэдээллүүдийг оруулъя гэдэг. Энд бол ямар нэгэн тийм ерөөсө контентын төлөвлөгөө гэж байхгүй. Өөр community үүсгэж гэж бодсон байна. Тэг community дээр би өөрөө хийж хөдөлж явж байгаа. Дараа нь Америкт, Солонгос, Канада гэх бүхэл орноос хүмүүсийг ингэ сонирхлоор ингэ хоолдож чадлж байгаа. Манай группт ороод модератор хийгээч гэдэг. Тэгээ нөгөө хүмүүс нь бас би өөрөө юу ч хийгээгүй. Тэр хүмүүс өөрсдөө саналаараа орж ирэл танаа хуудас чи яасан гоё таалагдж байна. Энэ залуучуудын үзэл бодол, энэ төв, соёл, уламжлалт, зан заншил гэл бүх юм байх юм байна. Айгүй эрүүл хуудас гэж байна. Хараал өрөөл баг. Тэгээд нөгөө залуучууд чи 20 гаруй модератор болсон. Тэд нар бол контентыг үйлдвэрлэж байдаг. Нөгөө хүмүүсийн босч байгаа контентыг надаас илүү мэдж байгаа user generated болчихсон. Нөгөө хуудас маань сад 1000 өсөд 1000-3,000 өсөжсэн. 7 хоногт 1000 өсөжсэн. Тэгээд нэг 10,000 гаруй хүнтэй болцсон. Тэгээд 10,000 залуучууд би нэг орой бодож байгаа. За энэ залуучуудынхаа зориулаад нэг клип хийчихье. Тэгээд тэр клипийг яасан бэ гэхээр надаас бас юу ч гараагүй. Би зүгээр уриалгал явуулсан. Залуучуудад хамар гоё те цагаан сар өгч чинь тэл хуудастайгаа те эсвэл одоо Монголынхоо тугийг барьсан зураг авахлаад энэ профайлд оруулаад тэгээд бас өөрөө их орныхоо тухай гоё тийм дуу шүлэг янз бүрийн байр тэрийг бичээд байсан. 150 гаруй зураг орж ирсэн байна. Тэгээд аюул гоё өгтэй. Тэгээ одоо танаас тэр клипийг үзүүлнэ. Тэгээд залуучуудын community маань маш гоё идэвхтэй явж байсан боловч Facebook-ээс бан хийгээд админууд нь мэдээлэл оруулах боломжгүй болсон. Одоо 10 сар болж байна. Өдөрт одоо ажиллаж байсан бол 20-30 мянга байсан. Яг зүгээр хооцоод үзэхэд. Одоо нэг 14,000 хүнтэй тэр хуудас бол админууд мэдээлэл оруулахгүй хэрэглэгчд нь мэдээлэл оруулаад яваад идэг хуудас болчихсон байна. Тэгэхээр одоо клипээ яаж үзүүлэх вэ? За. Тэгээд танаа бас надаас асуулт асуучихсан байх тийм. Тийм. Тэр нь болохоор ингэсэн байна л да. Одоо нөгөө сайн яаж байгаа саар их байдаг гэдэг шиг report abuse гэдэг дээр нь олон хүн дараад энэ хуудас нь бол одоо робот ажиллаж чинь ч юм уу эсвэл зохисгүй мэдээлэл оруулж байна гэсэн тийм сонголтыг дараад байх болсон. Автоматар Facebook-ийн програм ажиллагаатай нөгөө хуудсан дээр мэдээлэл хурж ирээд энэ хуудас ийм шаардлагыг төрсөн учраас гээд 9 тийм мэдээлэл ирж байгаа. Төрсөн учраас таны эрхийг хаалгаа user name-ийг устгалаа гэж байна. Тэгэхээр Facebook маань нийгмийн сүлжээ маань бас өөрөө том татвар олж энэ өөр програм платформ ажиллаж байгаа учраас иймэрхүү алдаанууд их гардаг.
тэрнийх нь одоо золиос нь би болчихсон. Тэгээд иймэрхүү туршлага байна. Хэрвээ би мөнгөө төлөөд таргет ads хийгээд social network Facebook дээр мөнгөө төлөөд ингээд туршлага хийгээд ийм олон хүнтэй олцсон бол заргалдаж болохоор юм. Тэг. Гэхдээ яг хоо энэ бол ер нь ямар нэг юм хоёр талтай байт юм байна. Аюу хурдан өсөж явсан, дараа нь болсон. Тэгээ энэ клипийг хийсэн их санаа Tropix гэдэг нэг студид үү. Тэрний уучрал гэж залуутай нэг шинжэнгөө эвдүүлж ханаад тэгээд орж ирсэн. Маш их татсан. За энэхүү клипэд олсон хүмүүс нь дандаа миний найз нар байна. Тэгээд энэ хүмүүс одоо ингээд зургаа өгөөд бас клип хийхэд бас зардал гарсан.
Юм гол сэргэлэнтэй дэнэтээс очиод нэг дөрөг аваад нэг Profix гэх компани хийсэн. Тэр нь бацаа. Ямар ч байсан тэгээд хүндээ сэтгэл байхад тэгээд болдог юм байна. Түр хамаач гэсэн бас сошиал медиа юмнуудыг бас хийгээд ингээд хүмүүстэй хүргээд хүмүүсийн сэтгэлийг огшоогоод энийг бүр том дэлгэцээр бүр эсвэл чихвч би одоо юугаас сонсох юм бол бүр ингээд дэлгэц гарах гэдэг юм. Тэгээд энэ зургийн эзнүүд нь болохоор бүх цаанаа өөр эзэнтэй өөрсдөө зорж зураг өгсөн болохоор бүр ингээд энэ клипийг харахаар хайр хүрээд. За баярлалаа.